Миний ээж бол галсан жамц гэдэг төрсөн эцэгтэй цэвлийн хайдуу гэдээ өргөж авсан эцэгтэй тийм юм байдаг. Тэгээд одоо хайдуу хүмүүс маань бол орон нутгата үхрийн дарга хүчний авраг бага залуу насндаа лам байсан. Тэрнийхээ дараа малчин болоод үхрийн дарга хүчний авраг болсон. Тэгээ энэ нутагт одоо яг энэ ард сүндэрлэн харагдаж байгаа айрхан уулаа шүтэж энэ нутагта өвлжөж зунжиж амьдарч ирсэн буянтай буурал хүн байдаг. Ер нь бол жаргалагч маань хэдийгээр одоо манай одоо галсан жамц өвөө одоо хас эмээгийн хүүхэд байсан боловч одоо хайдугаа гэдэг сайхан буянтай өгшөнд өгөгдсөн байдаг. Ер нь бол энэ бол хүүхэд өөрөөс зүн бэлгээрээ зүн совингоор урвна гэж ярьдаг штэ. Тэгээ хайдугаа болон түүний хөгшөнд их сэтгэл татагдаж миний ихч одоо хэдийгээр айлын хүүхэд болж өргүүлсэн боловч бид нар одоо ч гэсэн одоо жаргалагчийг өөрийнхөө одоо бидний одоо хамгийн дотны авах ихч гэж хүлээн зөвшөөрч байдаг. Энэ бол мэдээч хэрэг миний хайрт аав галсан жамцын Батмөнх Михайлова Татьяна хоёрын одоо бидний сэтгэл зүрхэнд одоо хүмүүжүүлж оруулсан энэ сайхан дурсамжаас бүрдсэн болов уу гэж боддог. Тэгээд ээж маань бол өвөөтэй хамтдаа энэ уулан дээрээ гараад малаа дурандаад хараад явж байдаг. Энэ уулан дээрээ их гарах дуртай тийм хүн байсан гэж ярьдаг байсан. Одоо Төв аймгийн Баян сумын тэр одоо цайдан гэдэг газар чи үеийн мөчний одоо эмчилгээний тэр шаварт бид нар байж та одоо өглөө үнэ малаа саачаад тэгээд өдөр хонь хургаа холбоо саачгаад тэр усанд очиж бүгдээр орцгоодог байсан. Цагийн сайхан 10,000 адуу эргэлддэг сайхан бүрдтэй тийм сайхан утгал да. Тэгээд бид нар ч одоо нэгсэндээ өдөржин тэр цайдан тоглож алга болохоор манай ээж цагаан морь унтсан шилбэр уурга барьсан биднийг ирээд бүгдийг хуу ороолгоод гэрлөө хөөж явуулдаг байсан. Тэгэхэд одоо манай эгч зам бас ирээд бид нартай тоглож ингэж өссөн хүн байгаа. Миний эгч Мөнх Жаргал гэдэг хүн бол 1975 онд анх 8 дугаар ангиа төгсөөд илгэлтээр гарч 24 үнээс хаач сүүгээ нэгдэл нийгэмдээ тушаадаг. Тэгээд 74 оноос хойш ер нь 10 жил бараг өмнөөс хааж одоо сүүний норм давуулан биелүүлж ер нь сайлын авраг тэр бол болж ирсэн. Тэгээд илгэлтээр байх хугацаанд бол үхрийн тарга хүч одоо тийм ээ туглын бойжилт одоо бүгдийг бол одоо манай ихч бол одоо нэгдэл нийгэмдээ бол маш их одоо хөдөлмөрийнхөө үр шимийг оруулж одоо юу яжсан одоо хөдөлмөрлж байсан л да. Тэгээ манай ихч бол ер нь одоо Төв аймгийн Баян сумын илгээлтийн анхны эзэн их үүрээр дөрөв хагас тусаад ер нь үнэ малаа саадаг. Төлгөө нормоо биелүүлдэг. Тэгээд одоо Баян сумын одоо 7 илүү 8 хүүхэд байсан. Скватрын талбай дээр анх ирж үзэж одоо хуралд сууж бас хөдөлмөрөө чагнуулж ясныг би бас санддаг юм аа. Ер нь их хөдөлмөрч манай жаргалчин хөдөлмөрч тэр зурж байгаа зураг тэгээд тэр залуу байхдаа тэр үхэр малаа саах энэ тэр ер нь их хөдөлмөрч жаргалагч залуудаа энэ нутагт ажиллаж амьдарч байгаад тэгээд хот хүрээ бараадсан гэж ярьдгийг өөрөө. Тэгээд тэр хүмүүсийн залгамж халаа болоод нутагтаа амьдарч байгаа байна да бид. Малаа маллж байжгаад манай аавтай танилцаа. Тэгээ хотын хүн болоод тэгээ аавын маань дагаад геологийн хүн болоод тэгээ геологт насаараа ажиллаад тэгээд групптэй гараад тэгээ группээсээ тэтгэвртэй гарсан. Насаараа олон улсын геологт ажилласан. Эрдэнэт, Хөвсгөл, Хинти зэрэг олон газруудад Монгол орны одоо мундаг баялаг болж байгаа уурхайнуудыг нээлцэхэд хувь нэмэр оролцож исэн Ахмад туршлагатай геологт ажиллаж исэн хүн байгаа юм. Жаргалагч маань олон жил одоо геологийн экспедицид ажилласан. Байгалийнхаа одоо хэрэгцээтэй бүх одоо газар нь очиж ажиллаж одоо өөрийнхөө бие сэтгэлээ бол геологийн одоо газар доорх одоо баялагийг одоо олж их орондоо өдрүүлж өгөх их орныхон санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэг одоо геологийн зүтгэлтэн гэж би боддог. Олон улсын геологт маш олон жил бол одоо бас үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлж ингэж байсан. Энэ хөдөлмөрийн бол үнэлж улс их орн маань бол миний ихчид бол одоо өндөр шагнал хүртээсэнд бид нар ч гэсэн маш их баярлж байна. Би ер нь 10 өвдөөс Мөнх Жаргалагчтай хайртай. Тэр миний дээдэгч одоо ч гэсэн ер нь бид хоёр одоо 3 4 дугаар ангидаа 5 дугаар ангидаа саасан баг.
Ер нь их ойрхон байсан. Энэ баян суманд одоо бид хоёр их ойрхон байсан. Ер нь тийм манай мөнх жаргал ирж байгаа. Тэгээд зүйдээ яг олон улсын одоо гэж явчаад тэгээ хотод ирээд өвд ирэхдээ бид тэр 100 ад баасан зөндөө очдөг байсан. Тэгээ би одоо ч хайртай манай Хасан Жамсын ер нь одоо бидүүдийн үеийн ер нь атан газрууд нь 2 3 дахь нь орж ирж байгаа. Тэг баяр хүргэж ичтэй хайртай. Ер нь өглөөд хайртай шүү гэмээр л да. Миний энэ нутагт ихэд л одоо эгчтэйгээ өнгөрүүлсэн он жилүүд бол одоо маш их байдаг. Намайг бол жоохноос ч л одоо хотно гэж хөрөх яа хөтөлцгүүгээл байдаг миний гац хайртай эгч маань байсан. Тэгэл тэрнээс хойш л одоо тэгэл 95 онд одоо анх төрчөл байж хахад эгч маань Улаанбаатар хотоос зорж ирээл одоо өвхөр малын минь саагаал цагаан эдэг минь борлуулаад тий. Тэгэл одоо намайг чинь тойлол ингээл айгүй гоё намрыг бол өнгөрөөж исэн. Тэгээд одоо энэ нутаг оронд бол ер нь гिचгсэн мөр болгоно бидний дурсамж байсан. Одоо бол хотод ингээд хүр хүүхдүүдтэйгээ ингээд байдаг. Тэгэл одоо энэ орон нутгадаа их сэтгэл наашаана их тэмүүлдэг хүн байгаа. Тэгэл эгч маань одоо байнга ингээд бас ирж цуг байгаасаа л гэж аяг хүсдэг юм аа. Гомдоож байсан бас тэгэл одоо нөгөө өсвөр наснд чинь одоо нэг 20 эдтэй 30 дөнгөж хүрээгүй байх үед энэ төр заримдаа уурлал ээжтэй хатуу нэтүү үг хэлээл гомдоогоо уйлуулаад тийм юмнууд гарч л байсан. Тэгээд ээж минь та уучлаарай хүн одоо танийгаа дахиж гомдоохгүй гэж хэлж байна. За хайртайгч мөнх жаргал та. Төрийн дээж алтан гац одоо баяр хүргэе. Эгчтэй л хайртай та. Яг төрийн нэг одоо авсанд нь эгчтэй баяр хүргэе. Ажил төрөлтөл хүн болоорыг надад их захидаг шүү дээ. За ингээ эгчтэй өнөөдөр одоо медаль угааж чадсан баяр хүргээ. Тэгээ очиж чадахгүй байгаа. Тэгтээ хэлээчсэн бид нар сэтгэл зүрхээрээ нэг байгаа шүү те. Үнэхээр гоё одоо медаль угаагаарэ. Би ардаа гэр болоогоо дахиад тэгээ үлднэ очиж чадахгүй гэж уучлаарай. Сайхан баярлалаа тэгээд баярлалаа л гэж хэлээ та. Өөр өдөр гацаад барахгүй мөрөө. Одоо эрүүл сарвал сайхан байгаарэ. Үр хүүхдтэй одоо хамгийн гол нь хүн эрүүл байхад хэрэгтэй. Биеэ сайн авч яваарэ. Өөрийгөө сайхан тордож яваарэ, бодож яваарэ гэж хэлэх үү те. Одоо очиж чадахгүй магадгүй одоо сэтгэл зүрхээр амт үрд дүүгээ мартахгүй шүү л гэж. Тэгээд ээжтэй маш их хайртай шүү. Танийгаа үргэлж хайрлаж явна гэж хэлье. Би ээжтэй болдог бол одоо хөл их муутай явж чадахгүй 2 таягтай явдаг болчиход байгаа. Эрүүл мэндийг л бэлгэлмээр байна та. Урд насалж удаан жаргаарай л гэж хэлээ да. Өөр хүүхэд үр хойж бидэндээ хамт удаан байгаарай л гэж хэлсэн. Эрүүл их байгаарай л. Мөнх жаргалагчийн маань Сүхбаатар ахын маань хамгийн хайртай одоо ууган хүү Сүхбаярдаа талархаж байна. Хайр таламж тань Янжмаа талархаж байна. За тэгээд хайртай дүү уяэл дүү Бадмадаа ч гэсэн талархаж байна. Ижигээ одоо өдөө зэрэгт нь асарж халамжилж хань болдогт нь маш их баярлж байна. Олон сайхан ах トゥ самаатан сатантай манайх маш их баялаг сайхан гэр бүлээ. Тэгээд өнөөдөр ах トゥ хамаатан сатанда айдуугаа өргөж бид нэр олон сайхан баяр баясгалтай мөчүүдийг хизээч мартагдашгүйгээр өнгөрөөнө гэдэг бол юутай сайхан блэ. Бүгдтний эрүүлийн хаз жаргал сайн сайхныг хүсэн өрөө. Олон зочид ирсэн байгаа. Тэгээд та нартай хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За хайртай ихч аав эгчтэй урт удаан наалтах эрүүлийн аз жаргалыг хүсэн өрөөё. За одоо энэ өдрийг тань зад найрлаад өнгөрөөцгөөё. Тий. За баяртай.